Амьдрал үргэлж час жаргал дагуурн амьдрал үргэлж сайхныг авчирдаа амьдрал үргэлж духураар баян тийм болохоор амьдрал үргэлж сайхнараа амьдралыг хайрлаж аль сайхныг олж харж явцгаая яг одоо инээмсгэл баярал амьдрал үргэлж сайхнараа. Сайн байцгаана уу эрх хүндэт сонсогчдоо. Амьдрал үргэлж сайхнараа манай уран бүтээлчийн цаг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За би өнөөдөр нэвтрүүлэг танхимда товчхон дагуун шинтэй хөрхөө өхнөө урьж оролцуулж байна. Төгөлдөр хуурч мөнхшөр манай өнөөдрийн зочин юм аа. За хамаг залуу насны өнгөрөөд байгаа гэдэг 23 настай шүрэ ах маань ямар их юм хийж амжсан бэ? Би үнэхээр энэ уран бүтээлийнхэн талаар хийсэн, бүтээсэн, явсан, сурсан талаар нь танилцж суухтаа бас өөрөөсөө бяцхан ичлээ. Яагаад гэвэл би одоо энэ насан дээр энэ хэмжээний зүйлийг өөртөө бөгөөд их орондоо биелүүлсэн болов уу? Тэгээд үүдээ ямар ч байсан нэвтрүүлгийн ихэнд бас өөрийнхөө хүндгэлийг илэрхийлэв. Хийх юм их байгаа юм байна. Дөрөвхөн настай анх ардын жүжигчин Солонгын шаваар орсон юм байна. Яагаад ч юм энэ төгөлдөр хурыг сонгоод ийм бага наснда энэ хөгжмийн урлагийн замаар явчих юм ийдүү. 4 настай ихлээр нөгөө цагаан цаас шиг юу ч хүлээж авахд бэлэн байсан. Тэгээ дээрэс нь тодорхой хэмжээний авиас байна гэсэн үзүүлэлтээр хин тэрийг мэдсэн. манай багш цолон багш анх шалгаруулж авахдаа ер нь гар хараал те тэгээд сонсгол шалгаал ритм шалгатай тэгээд аав маань их хөгжмийг одоо сонсох өндөр мэдрэмжтэй хүн тэгээд анх хөтлж аваачаа шалгуулгаад бол намайг бас ритм сайн байна гараа алгах том те сонсгол нь бол хөгжимчин болгонд байдаггүй сонсгол гээд absolute гэж орсоор хэлдэг. Америкт болохоор perfect pitch гэдэг төгс сонсгол гэх юм уу. Тэгээд тэр сонсгол нөлөөсөн. Тэгээд анханасаа ингээл хийж яхад би ер нь их байрцтай ингээл юмыг суугаад гараасаа юм гаргах туртай тий. 4 настай байхдаа л тийм байсан уу? Тэгэл сууд сурсан юмыг ингээл ухаж ойлгоод энийг ингэж тоглоё шүү гэхэд л тий хүлээж авахтаа шууд манай аав одоо ингэж хэлдэг байсан. Магнитофон шиг одоо шууд юмыг хүлээж аваад шууд ойлгоод хийдэг. Хүлээж авах юм маань маш хурдан байсан. Энэ үзүүлэлт хувь хүний үзүүлэлт маань хөгжимчин болох үндэс юм уу? Тийм байна. Би ингэж хардсан шүү дээ. Ер нь мэдээж ээж аваад бүгдээрээ л өөрийнхөө хүүхдийг энэ хорвогийн хамгийн мундаг хамгийн ухаантай хамгийн авьяастай гэж боддог учраас тэр дотроо их хариуцлагатай аав ээжүүд бол ингээд мэрэгжил тэр дотроо төгөлдөр хуур хөгжимчин болгоно гэж хүүхдүүд их боддог, аваачиж өгдөг, шалгуулдаг, сургадаг. Тэгтээ хүүхэд болгон болдгоо шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр нэг бодлын аавынх нь бөгөөд шүрэгийн Аз байна, хоёр бодлын энэ нэг байгалаас өгсөн, бурхнаас өгсөн агуу даалгар байна л да. Ингээл төгөлдөр хуур гэж хөгжимгээл яваад ирсэн нь дунд нь бас нэг арай өөр юм хийж мэрч юм шиг, дуулчмаар юм шиг, бүжгэлч мэрч юм шиг балет руу очмоор юм шиг санагдаагүй юу? Би дуулсан штэ. Тийм үү? Би хонхны аяр дээр өөрийнхөө бичүүлсэн дууг дуулж яасан. Тэр дуу ямар очиртай дуу вэ гэхлээр би нөгөө Nature Sound гэж сургалтын дуу байдаг штэ. Дуучин Даш Дундгийн сургалт. Тэр сургалтанд сурж яасан. Тэгээд Даш Дундаг аян зохиосон нэг гоё шүлэг байт юм аа. Охин нас гээд дууг хонхны аяр дээр дуулж яасан. Тэгээ ер нь дуугаар явчмаар ч юм уу гэж тэгжсэн. Яач ч байсан 16 таа гэхэд чинь баг 12 жил төгөлдөр хуур явцсан хүн чинь тууштай л төгөлдөр хуурал хөөдөг юм байлээ. Миний сонголт бол тийм байсан. Одоо жишээ нь дуучтаас бол Сэрчмаа тэгэл 3 охин emotion бүгд л хөгжимчүүд шүү дээ. Төгөлдөр хуур хийлчээд тахгүй юу. Гэтэл би яагаа сонгосон гэхлээр төгөлдөр хуур маань надад илүү санагдсан л та. Юугаараа илүү би төгөлдөр хуур? Дуулах гэдэг бол одоо хоолой нэлээд хөгжсөн хүний хийх ёстой зүйл. Миний хоолой бол дуучны хэмжээнд биш л ах гэж би тэр үед шууд дүгнээл. Гарынх нь тэр чадлаас арай дутуу байсан гэж бодсон юм. Хөгжим болол илүү нарийн илүү хэцүүлтэй яг pop дуулаад явахаас илүү сонгодог төгөлдөр хуур тоглоно гэдэг бол хажууд нь маш хэцүү. Яг нь миний хувьд бол тийм хүн өөрөөр хүлээж авч болно. Тэгээд төгөлдөр хуур тоглох гэдэг бол сонсголт, хурууны мэдрэмж маш өндөр хэмжээнд шаарддаг. Тэгээд илүү одоо их хэцүү зүйлийг шаардсан юм дуртай ч юм билүү. Өөрийгөө сорих дуртай юм тийм. 2008 онд одоо Суйст орчоод тэгээд 17 наснаас эхлээд өөрийн одоо
тоглолтуудаа хийгээд эхэлжээ. Энэ бас л хөгжмөр оролдож байгаа бас нэлээд хичээлийг хөгжим зориулсан хүний байх л ёстой зам уу? Эсвэл 17-той ингээд дуур бүжгийн эрдмийн театрт, за улсын филармоны оркестртаа ингээд тоглолт нэгдвэл хүн болгонд бас тэгдэггүй юу? Хүн болгонд тийхгүй. Одоо жишээ нь намайг хөгжим үжиг төгсөж байхад би 16 байсан. 16-аас би ганцаараа ингэж хийсэн. Тэр жилийн өг ярихад тийм байна. Манай одоо үеийн тэр болгоноос оркестртаа тоглож байсан хүн байхгүй. Би ер нь их зоригтой яасан юм л хийчээ гэдэг тийм бодолтой. Тоглолтын санаа бол яг чамаас гарсан уу? Миний л санаа. Тэгэл би ерөөсөө хийнэл гээл тийм ээ. Тийм. Тэгээд гэр бүлийнхэн гайхчихсан. Тухайн үед аамаа өнгөрцөн зөвхөн ээж ихчдэг амьдардаг байхад би одоо тэр одоо хүнд явдлыг бол урлагийн хүч болгож гаргаж ирж өөрийгөө улам их зоригжуулж улам уран бүтээлч сэтгэлгээтэй болж хүчтэй хүн болж ирж байгаа байхгүй. Тэгээд гэртээ нэг өдөр байж хатаад ээж ихтэйсээс саналаа тавил. Би одоо юм тоглолт юм. Та нар чадах зүйл ийм зүйлээр надад тусалж чадах нэ. Одоо намайг туслаа. Би хийнэ гээл. Тэгэл ер нь баг-багаар хөгжим үжиг төгсөх алдаад ингээл дуулж үзээл те. Ер нь өөрийгөө ингээл сориул гэрийнхэн бас айгүй их цочирт ч юм уу те. Энэ хөгч ямар яхтар юм бэ. Манай ангийнхан ч гэсэн би нэг багтаа бол тийм амар байгаагүй. Тэгэл гинт тесэрдэлх юм шиг байна. Тийм юм болсон. Тэгээд тэр тоглолтууд нь бол амжилттай болсон гэдэг нь бол ойлгомжтой байна л да. Тэгжээснэ сургууль төгсөөд гинт ерөөсөө энэ урлагч нь бас юм менежменттэй байх хэрэгтэй юм байна. Урлагийн залуучуудын дунд бас манлайлагч би байвал яасан гэд бас нэг шин юм руу явж дээ. Тий. Яагаад гэсэн ихлээр дуур дээр тоглолт хийсэн, филармонд тоглолт хийсэн маань бүр амжилттай болсон штэ. Бүр тааж байхгүй тийм том самбар гаргаал хинж тоглоогүй маш хүн зохиолыг зориулж тоглоол. Прокофьевийнхөө. Тий. Тэр бүхнийг би өөрөө зохион байгуулж, би өөрийнхөө одоо брэнд менежер, артист менежер болсон байхгүй юу? Хинж даатгаагүй өөрөө юм хийгээд. Тэгээ би өөр нь энэнд ч авьяастай бас туршлагатайч болчлоо гээл. Тэгээ тэр урлагийн зөвлөл гээд төрийн бас байгууллагын зохион байгуулж байсан дээр менежментийн сургалтанд нь сурсан. Тэгээд бас энэ ажлаараа Норвегид очсон юм байна шүү дээ, тийм ээ? Дэлхийн тэр хөгжмийн их наадам фестивалд оролцсон юм байна. Энэ бас өөрийн чинь бусад улс орнууд энэ дэлхийн угаасаа урлаг шүү дээ. Төгөлдөр хөгжим гэдэг бол сонгодог хөгжим гэдэг бол дэлхийд би бас амжилт гаргаж болох юм байна гэдгийн би бас нэг юм мэдрэмж байсан үгүй юу? Тийм шүү, тэгэж хэлж болно. Тухайн үед би Сүйс аль гэдэг 19 настай төгссөн. Тэгээд энэ менежментийн сургалтанд явж байхад бол бас тэр менежментийн сургалтанд сурж байгаа урлагийн бусад хүүхдүүдээс илүү байсан болохоор сонгогдоод би Норвеги руу төлөөлөгч болж хоёр бас төлөөлөгчтэй хамт явсан. Тэнд байж яхад бол бас би энэгээр өвшөө сурах хэвээр юмнууд байна. Би Монголдо сурах төгөлдөр хуурийн сургалтуудыг бүгдийг сурчлаа. Гадагшаа явж сурыг өөрийгөө илүү хөгжүүлье. Мэргэжлийн өндөр түвшинд тэгээд Америкийг зорьсон юм байна, тийм ээ? Яг тэгсэн. Энд чинь 2012 онд 11 оны төгсгөлөөр одоо Норвегиос буцаж ирээд 12 оны 1 сард одоо шууд магистрт эхэлсэн. Би ингэж хараад байгаа байхгүй юу? Яг хүүхэд юм уу залуу хүн аль юмыг хүсхийг тэргэх үдэ, тийм ээ? Аль юм руу дайхыг тэргэх. Гэхдээ энэ шүрээ ингээд шин юм руу үзэл тэнд ингээл нэг боломж нь гарч ирээл хүмүүс ойлгоол тохироо нь бүрдээл, тийм ээ? Хүссэн болгоно нь амархан биелэгдээд байгаа юм шиг надад харагдаад байгаа байхгүй юу? Тэр нэг ямар нэгэн хүч туслаад байна уу? Эсвэл зүгээр энэ бол цэвэр одоо мөнгшүр гэдэг хүний өөрийнх нь энэ зүтгэлийн үр дүн гэж бодож байна уу? Юмыг хоёр талаар тайлбарлаж болно. Нэг бол зүгээр ёо энэ наадтай охин гэж хэлж болно. Нөгөө талаар нь бол миний хүч хөдөлмөрийг үнэхээр хажууд байсан ээж эгч нар маань л мэдэн штэ. Азыг би болохын тулд бас өөрөө зүтгэсэн байж ижил тэр аз гарч ирсэн. Би хэрвээ Норвеги руу яваагүй байсан бол би хэрвээ Сүйс сураагүй байсан бол гэл ингээл явах юм бол би зүгээр л Монголд ижсэн бол өөрийгөө урлагийн менежментийн сургалтанд яваагүй байсан бол гэл ингээл ярих юм бол надад ямар ч боломж гарахгүй. Өөрөө хийж байгаа хүнд боломж гарч ирдэг болохоос гэртээ сууж байгаа хүнд маа гэл бэлэн юм өгтгөл гэдгийг би одоо ойлгосон байхгүй юу да. Тэгэл аль болох өөрөө санаачлал хийхсэн юм руугаа тууштай зүтгэн хөдөлмөрлөн тэгсний дараа л олон юм зүтгэж нэг багахын юм л боломж нь гарч ирдэг гэж хэлье да. 2012 оноос хойш чинь за 12, 13, 14, 3 жил байна те. Энэ 3 жилийн хугацаанд би шүрээг Америкт чухам ямархуу уран бүтээлийн алхмууд хийснийг товч дурдъя. Чи бас надад туслаараа заяа хэрвээ би үлдээвэл тийм ээ. За ямар ч байсан тэнд магистрт сурсан Америк Чикаго хотод тийм ээ. Тэгээд
Тэгээд 2 жилийн магистрийн сургуулийг төгсчөөд магистр энэ цолоо авахдаа голчоноо 4 байсан. Өөрөөр хэлбэл манайхаар бол одоо улаан дипломтой төгссөн төгсөлт гэж хэлж болох юм тийм ээ. Ийм амжилтаар энэ сургуулаа төгссөн. За тэр хооронд бол сургуульд сурж байхдаа 2 тоглолтыг Чикаго хоттой тавьсан. Мөн нэг тийм том фестивальд оролцсон. Энэ фестивальд нийт хичнээн уран бүтээлчид хөгжимчд байсан гэлээ төлдөр хурчид. Энэ фестивальд ер нь 100-аад хүн орсон. 7 хоног үргэлжилсэн. Өдөржингөө бүр 9-5 хүртэл те олон байрлал дээр зэрэг төгөлдөр хуурчид тоглоод тэгээ телевизээр болохоор бүх газраас нь сурвалжлал ингэсэн том фестивал болсон. Тэгээд би тэнд болохоор Чикагогийн байгалийн түүхэн музейд хятадын алдартай төгөлдөр хуурч Лангийн араас Steinway дээр тоглосон. Нэг өдөр тэнд тоглосон. Амьдрал үргэлж чарчаараа гадуурн амьдрал үргэлж сайхны авчирдаа амьдрал үргэлж дуураар баян тийм болохоор амьдрал үргэлж сайхнараа амьдралыг хайрлаж аль сайхныг олж харж явцгаая яг одоо инээмсгэл баярал амьдрал үргэлж сайхнараа. Тэгээд дараа нь штэ 2014 онд Флоридад очоод тэнд тэмцээнд ороод төрүүлээд тэгэнгүүтээ тэнд бас нэг толтонд оролцох ийм эрхийг олж авсан энүүгээр мөн үү те. Тэгээд эндээс хойш одоо зөвхөн мөнгөшөр гэдэг хувь хүн уран бүтээлч гэхээсээ илүү би энэ Монгол гэдэг нэрийг энэ улсаа энэ эх орноо бас өөрийнхөө биеэр дамжуулж энэ дэлхийн өмнө үзүүлэх ёстой, таниулах ёстой. Би үүгээр бахарх ёстой гэдэг нэг ийм оюун санааны хувьд нэлээ өндөр түвшинд гэдэг юм ажиллаж гисэн гэж би ойлгоод байгаа байхгүй. Яг л энд одоо өөрийнхөө төрийн далбайг мандуулж чадлаа. Монгол улсын нэрийг зарлуулж чадлаа. За тэгээд дараа нь Мичиганы Бишоп хотод бас одоо тоглолт юм уу эн чинь одоо уралдаан тэмцээн юм уу? Мичиганд тэгээд Юзанад хойлонд нь тэмцээн байсан. Эцсийн шалгаруулалт хүртэл нь хойлонд нь явсан. Энэ олон улсын маш өндөр зэрэглэлийн одоо жишээ нь Жулиардын төгсөгчд оролцсон тэмцээн байсан. Би гэтэл одоо бас зэрэгцэл анхны тэр тэмцээнд орж байгаа Монгол те бүр тэр мужид тэр хотод нь анх удаа Монгол төгөлдөр урж ирж байгаа гээд Монголын төрийн далбайг миний нэрний үднээс одоо тавьж байсан. Тий. За тэгээд Чикагод харин нэг бишээ. Тэр чинь Мичиганд үлээ. Нөгөө харамсалтай нь ерөөсөө Монголын төрийн далбай олдоогүй. Тэгээд үүнээс хойш л одоо их зөв санаа гаргасан байлээ. Ихтлгүүрт байдیں۔ Зөө би чанд. Төрийн далбайг байж том жижиг дунд бүх гэдэг хэмжээгээр нь аваад ингээд өөрийнхөө чимданд одоо хувцастайгаа хамт банк хийж орой ингээд. Тий, яг тамирчин шиг тий бэлэн явж явах хэрэгтэй юм байлээ. Флоридад болохоор тэнд өөртөө айгүй том төрийн далбайг бүр ингээд шон дээр ингээд босгоод мандуулсан. Люзанад бас тэгсэн байхгүй юу? Тэгээ Мичиган болохоор богино хугацаанд ингээд бүх юм шагдаал явсан. Би дээрээс зохион байгуулалт өөртөө санаагаараа босгох хэрэгтэй гэж би бодчихсан аахгүй тохойд. Тэгээ тэд нар ажил нэгтээд бид нар тавих гэсэн юм аа гэж тэгжсэн. Мичиган тавьж чадаагүй. Тэгээ Чикагод ч гэсэн би бас тэр сургуультай анхны Монгол төгсөгч байсан. Тэгээ ер нь бол би өөрөө яг тухайн үед би тэгэж бодож зарлаагүй хүмүүстэй ойлгуулаагүй л болохоос Чикагогоос тийм байсан тий. Тэгээ ер нь ингээл хүмүүстэй уулзаал төгөлдөр хуурч Монголоос ирсэн гэхлээр өө чи нэг өдөр алтартай болчих магадгүй би чиний нэр усыг сайн бичээд авъя зураг авах болчих гээл яг л улс орноо төлөөлж байгаа хүнтэй харьцаж байгаатай надад адилхан харьцдаг тий. Авг нь Монгол болчихж байгаа үстэй. Ерөөсөө тийм ээ. Яг энэ одоо мэдрэмж гэдэг юм уу энэ зүйлийг ойлгоод ирэхээр яахын хариуцлага чинь өндөр болох юм уу? Бахархал чинь илүү болох юм уу? Юу мэдрэгдэх ер нь ямар санагдах юм? Монгол гэдэг өнгө төрхийг надаас хүмүүс хайдаг аахгүй юу? Тийм болохоор би ямар ч алдаа гаргахгүй зүйлийг хийх ч юм уу. Зөвхөн өөрөө амжуулт биш те. Монголын нэрийг гаргаж байгаа. Яг л тамирчин хүний сэтгэл зүйтэй адилхан. Тоглосон сайн тоглож юмсан те. Хүнтэй хайрцагтаач те. Олон нийтийн газар байхтаач аятайхан байж юмсан. Дээшээ алдан тушаалтнуудтай харьцтаач гэсэн зөв ойлголтыг өгөх юмсан. Юм асуусан ч, гуйсан ч, хүсэлт гаргасан ч, ажил хийсэн ч бүх юм л журмын дагуу те. Тэгээ бас дээрэс нь өөрийнхөө сайн талуудыг өөдөн татаж гаргаж тэгээд Монголын тухай сайн сайхныг ярьж одоо нэг талаараа одоо Монголын мис, Монголын тамирчин шиг л одоо явах шаардлагатай болно л да урлагийн хүн болохоор. Одоо 20-од жил, бараг 20 болох гэж байна тийм ээ. Жил нэг л ийм ажлыг хийлээ. Нэг зүйлд одоо бүхий л цаг зав зориуллаа. Иймэрхүү төрлийн одоо урлагийн хүмүүс бол хэлэхдээ над хүүхэд нас байгаагүй гэж ярьдгийм байлээ. Тэ одоо юу гэдгийг нэг иймэрхүү нэг талын бол нэлээд тийм золиослсон ажил
мэрэгжил шүү дээ. Тэгээд эн чинь одоо заримдаа жоохон харамсах юм уу? Эсвэл одоо залхах юм уу? Тийм санаа байдгүй. Нэрэл хүүхд нас гэж байгаагүй л дээ. Хамгийн гол нь юу яжсэн? Одоо гар хөлөө гимтэй чинь гэл тоглохгүй. Чам тоглох цаг байхгүй чи тоогоо бодно, хөгжмөө давтна, идэн унтна, хичээлдээ явна гэл 4 наснаас тийм ойлголтойсэн. Би ерөөсө гэрээр хүмүүжсэн. Цэцэрлэгт 1 юм уу 2 сар л явж утсан. Тийм үү. Тэгээд зав байгаагүй. Би тэглэж цэцэрлэгт явхад хүртэл ингээл хүүхдүүд өдрийн цагаар унтдаг байхад би их нойр байхтай. Босоол дуу хөгжмийн анги руу ороод хөгжмөө давтдаг хүүхдээс. Тэгээд ерөөсө энэ цэцэрлэг бүтэхгүй мэн энэ хүүхдэд. Тэгэл гэрээр хүмүүжихтэй би өөрөөсөө 7 их чихчтэй байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэгэл амар наадаад ах юм байхгүй. Хийхстэй зүйлээ хийгээл явж байсан. Тэгээд одоо их айгу олон юм сонирхож хийх дуртай. Би одоо энэ Флоридад байгаагаа ашиглаад одоо далаа дээр одоо гулгаж сурыг тий. Тэргээл шин юм бас шинэ амжилтууд гарчмаар санагдал. Аха. Ингиж анзаарагддаг л да. Одоо яг өөрийнх нь нэгэн адил яг өөрийн чинь үеийн залуучууд яг тэр үед чинь одоо өөрийнхөө сэтгэл зүрхээр ижээ аав одоо ахтуу хамаатан садан хэн байдгийн тэр үед боломжтой байсныхаа бүхий л мөнгө төргийн шавхаал тийм ээ. Бүхий л одоо боломжоо ашиглаад ингээд гадаадд сурсан тэнд одоо мэрэгжил эзэмшсэн залуучууд яг өөртөө чинь насны олон хүмүүс байна. Тэнд өөрөө чинь нэгэн адил нилээд бас том амжилтуудыг өөрийнхөө салбартаа гаргасан хүмүүс байна. Тэ буцаад одоо эндээ ингээ ирдэг, байнгын одоо ирдэг. Гэхдээ нэг тийм суурин болж чадах тэр боломж нь жоохон хэцүү болчтiin болов уу гэж би боддتي. Өөрийн чинь хувьд ийм сайхан амжилтанд хүрсэн, ийм олон зүйлийг мэдээд авцсан. За Монголдо ирээд нэг юм хийндэ гэж боддгоо. Ирээд ингээ амьдрах гар нэг л за болоогүй байна. Дахиад би тэнд очиод нэг юм хийчээд ирье гэдэг ийм сэтгэлгээ байна уу? Би одоо Америкт хөл тавьснаас нэг удаагүй 3 гаруй жил, бараг л 4 жил болохчлаа л да. Гэтэ 100 болгол ирдэг. 100 ирэхээр тоглолт хийх гэхлээр би өмнө 2 удаа ирж явахдаа хөөцөлж үзчихсэн. Тэгээд спонсорч олддгоо, үзэгчд нь олддгоо юм байлээ. Тэгээд яг одоогийн байдлаар бол тоглолт хий гэсэн ч нөхцөл нь бүрдэж өгөхгүй юм л да. Тийм тэгээд яг уу Чикаго сурж байхдаа тодорхой хэмжээний гэрээсээ мөнгө нэлээд гаргаж иж сурж байсан. Хэдий нөгөө нэг тэтгэлэгтэй сурж байсан гэсэн амьдрах зардал гээл те. Одоо Флоридад болохоор бүх юм маань тэтгэлэгтэй байгаа. Гэхдээ ингээд би айл талдаа л хүчээ сармаар санагддаг л та. Монголда тоглолт гоё тоглолт хийжэл тэгээд өшөө тийшээгээ би илүү л Монголын нэрийг гаргаж илүү одоо мэрэгчлээ маш өндөр түвшинд хөгжүүлж тэндээ бас тоглолт хийвэл Монголын нэлийг илүү гаргах. Үндэс суурь нараа илүү тэнд байгаад байна л да. Тийм ээ хөрсөн байгаад байгаа л та тийм. Тэнд бол асар өрсөлдөөнтэй ч гэсэн би хэрвээ тэнд амжилт гаргаж чадвал би зөвхөн амжилт олж байгаа биш. Улс орн маань. Тийм Монголын төгөлдөр хуурын урлагийн төвшин өснө гэсэн утгаараа би тийшээгээ илүү санаатай зүтгэжлээ л да. Амар биш маш хэцүү ажил. За нэвтрүүлэг маань өндөрлж байна. Тэгээд амьдрал үргэлж сайхнараа гэдэг нэртэй ийм нэвтрүүлэгт уран бүтээлч хүмүүсийг би урьж оролцуулж тэдний өмнө хүндэтгэл илэрхийлдэг. Яг тэгвэл уран бүтээлч хүмүүсийн ачаар Монгол түмэн сонсогч үзэгч түмэн амьдралын одоо сайн сайхныг үргэлж мэдрэх ийм сайхан боломж олдож идэг. Хэдийгээр одоо саарал өдөр өнгөрчийн сонирхолгүй байна, хэцүү байна, зовлонтой байна гэж ярих боловч энэ урлагийн ачаар бид илүү сайхан гэрэлтэй гэгээтэй болдог учраас тэгээд дээрэс нь одоо эрчтэй хүчтэй болдог учраас энэ олон амжилтыг гаргаад Монголынхоо нэрийг одоо дэлхийд дахинаа цууратуулаад тэгээд одоо зөндөө олон хийх ажил үйлстэй байгаа, мөрөөдөлтэй байгаа ийм залуухан уран бүтээлчийг сонсож байгаа монголчууд маань маш их баярлж байгаа байх, бахархж байгаа байх гэж бодож байна. Хоёлаа энэ нэвтрүүлгийн нэрийг сайхан өргөөд тэр дотроо яг өөрийн чинь насны үеийн залуучуудад тийм ээ амьдрал яагаад сайхан юм бэ гэдгийг нэг сайхан яахаараа сайхан болчтiin бэ гэдгийг нэг сайхан эрүүл маягаар хэлээд тэгээд нэвтрүүлгээ өндөрлөе. За би их баярлж байна л да намайг ингэж их хүндлээд те намайг ойлгоод ингээд ярилцаад тэгээд миний туршлагыг одоо хүмүүстэй хуваалцаж өгч байгаа энд нэвтрүүлэгтээ өрсөн их баяртай байна. Нэвтрүүлгийн нэр маань их гоё юм байна. Амьдрал үргэлж сайхнараа. Амьдрал яагаад сайхан байх вэ гэхээр амьдрал хүн шиг амьдарч иж сайхан байна. Хүн шиг гэдэг чинь хүн юм бүтээж иж амьдрал сайхан байна. Бүтээсэн зүйлээсээ аж аргал авч бүтээсэн зүйлс маань хүмүүст өгөөжтэй хийж энэ бол хүний амьдрал юм аа. Тэгээд амьдралаа хайрлж хүн шиг амьдарцгаагаарай гэж. За тэр ирвэл Батар шигэ. За тэгээд дараа нь хоёлаа удахгүй ирэх болгондоо ямар нэгэн бүтээл хийх болгондоо амжилт гаргах болгондоо манай радио дээр түүнээсээ сонсогчдогоо хуваалцаарай гэж үрээ. Тэгээд одоо дараа нь би дүүгээ танилцуулахад товчхон биш тийм ээ 3 биш 30 одоо үг ороод гуншин дуусгаргүй юм олон амжилтыг бас дээрэс нь нэмээд энэ гуншин гэдэг зүйлийг төр улс засаг өгдөг учраас энэ дээр байдаг хүмүүс сайхан мэдрээд ойлгоод тэгээ олон сайхан гуншинтай болоод ингээ хүрээд ирээрээ гэж өрөөд үзье.
Баярлалаа. За тэг хамгийн гол нь урлагийн амжилт бүтээг энэ олон сайхан хүсэл мөрөөдөл нь биелэрээ гэж хүсэн өрөөё. Тэрхэн сонсогчдоо та бүхэн амьдрал үргэлж сайхнараа манай уран бүтээлчийн цаг нэвтрүүлгийг сонслоо. Бид өнөөдөр төгөлдөр хурж мөнх шүртэйгээ ярилцлаа. За бүгдээрээ дараачихан нэвтрүүлгээр тавтаа сайхан уулзъя. Баярлалаа.